сайн байцгаана уу? Хай бүгдээрээ. Айгуу би чиний хажууд хоолойд өнгөөрчлөгдсөн авчна. Тэгээд Күүшэгээ энэ удаа дахиад муургүйгээр баунтигийн мявлахгүйгээр дахиж ураад тэгээд нэгэн дугаар бичгээ сууж байна. Өрсөн баярлаа. Зүгээр дээ. За чи өнөөдрийнхаа юуны хүргэх мэдээллүүдийнхаа товч тест дарааллыг манай үзэгчдэд танилцуулна. Үзэгч сонсогчдоо та бүгдийн энэ өдрийн амар амгалан айлтгая. Та бүхэн одоо радио сонсож байна гэх шилтэй тийм ярьдаг. За би бол Күүшэн тасгалжуулагч миний олон мэргэжлүүдийн нэг нь 3 мэргэж тимээ нэг нь. За гэрчлэгчсэн тасгалжуулагч гэж хэлж болно. Англиар бол Certified Personal Trainer гэж хэлдэг. Хувийн тасгалжуулагч гэж хэлж хэлдэг те. За тэгээд би болохоор ерөн сүүлийн 4 жил яг гэрчлэгээтэйгээ одоо ингээд тасгалжуулаад явж байна. Тэрнээс өмнө болохоор ингээд гэрчлэгээгөө өөрөө ингээд оролдоод явжсэн. Тэр үедээ суралцаад явжсэн л та. Тэгээд гэрчлэгээ аваад тийг аль биесны ингээд хүнд ингээд заах хэрэгтэй болоод өнөөдрийн подкаст дээр болохоор ер нь бол тасгал хөдөлгөөний талаар хамгийн энгийн зүйлсээс болоод ер нь цаашдаа яах вэ хүүгээд ер нь одоо тийм арай жоохон нийгмийн эрүүл мэнд гэх юм цаашаа. Гэхдээ ер нь бол олон нийтэд хэрэгтэй тэр мэдээллүүд одоо чамд хэрэгтэй мэдээлэл юу байна те тэрэнд ч айлуулах ингээд хариулахыг хичээе. Хэрэгтэй байна. Би чи амьдралдаа ерөөсөө жимийн хаалгаар орч үзээгүй хүн байхгүй юу. Тэгээд ойрын үед яг бодож байгаа юм намайг юу аврах вэ гэвэл зөв булчинл аврах юм байна гэсэн тийм юутай уг нь ойлгочоо та тэгсэн мөртлөө ерөөсөө жим рүү ороогүй л байна. Тэгээд ер нь бол орно. Тэгээ ороод яг юу болдог надад ерөөсөө ямар ч төсөөлөлгүй. Тэгээ ороод би яг юу хийхээ бас ерөөсөө мэдэхгүй. Хаанаас нь эхлэхээ мэдэхгүй. Яахаа мэдэхгүй. Тэгээ бас миний энэ булчин лаврна гэдэг бодол бас зөв. Тэр тухай асууя. За сайхан асуулт байна. Нэгдүгээр ер нь бол жим гэж яахгүй бас болно те. Тасгал хөдөлгөөн, биеийн тамир гэдэг ойлголтын талаар жоохон тайлбарлая л да те. Биеийн тамир. За чи ямар гоё юм бэ? Биеийн тамирыг хичээл. Биеийн тамир гингүүд ер нь ямар ч хөдөлгөөнийг юу гэж хэлж болдог байхгүй юу? Харин тасгал хөдөлгөөн гэхэлэр тэрийг тодорхой системд оруулсныг хэлж байгаа. Тэр энэ терминологи нь өөрөө бас учир жанцантай байдаг. Монголд болохоор энийг бүх нийтийн биеийн тамир гэхэлэр тэр нь ингээ юуч байж болох юм шиг тийм сонирхолтой ойлголт байгаад. Саяхан бас нөгөө манай спортын яамн дээр нэг тийм бүх нийтийн биеийн тамир гэсэн тийм хиллэг явж байсан. Тэгээ би тэрийг дотор олох дээр энийг юу гэж томьёолж байгаа юм болоо гэдэг тийм анзаарахтай байсан. За тэгэхээр ер нь бол яг жим болол маш олон төрлийн хөдөлгөөн хийх боломжуудын чинь нэг л тийм хэсэг facility байгаа шүү дээ. Тэгэхээр тийшээ орсноор яг булчинтай болно гэсэн утгатай биш. Тэнд ерөөсөө хүн ер нь хөдөлгөөн хийх гэж л орох хэрэгтэй те. Хөдөлгөөн л хийх хэрэгтэй. Тэгэхээр тэр хөдөлгөөн хийхэд зориулагдсан тэр төхөөрөмж одоо орчин нөхцөл нь байх юм бол тэнд ингээд тийм л газар байхгүй те. Түүнээс бол ер нь бидний одоо яг тасгалжуулагч бид нарыг болохоор ер нь л getting people move одоо хүн болгоны хөдөлгөх тэр бүхэл одоо мотивацийг өгөх ёстой гэж үздэг баг. Өөрөөр хэлбэл чи ингээ гэртээж тасгалж болно, одоо өөр талбай дээрч болно, олуулаач байж болно, ганцаараач байж болно, кроссфит хийж болно, йога хийж болно. Гэхдээ энэ нь тодорхой юм системүүдтэй байдаг юм аа гэсэн л юутай. Тэгэхээр чи одоо жишээлбэл миний клиент болоод жим дээр ирэх гэж байгаа юм бол бид нөгөө одоо хамгийн түрүүнд чи pre-contemplation stage гэдэг одоо энэ талаар бодож байгаа тийм одоо шатан дээр явж байгаа хүн байхгүй. Тэгэхээр би чи миний клиент болоо гэхэд би ихлэ хамгийн түрүүнд чамаас юу асуудаг вэ гэхэлэр ер нь чи ямар төрлийн тасгал сургалт хийж исэн юм бэ? Чи муур байх дуртай юм уу? Эсвэл бол чи гоё нохоо шиг ингээд гадуур явгүйч харих дуртай юм уу? Эсвэл одоо юу гэдэг зайланд нь ч дургүй юм бас байж болдог те. Тасгал хөдөлгөөний талаар ямар ч ойлголтгүй цэвэр хумсраараа хийж байгаа хүмүүс байдаг. Тэгэхээр чиний өнгөрсөн тэр 10 жилдээ хийж байсан, жоохондоо хийж байсан, оюутан байхдаа төгсөөд ажлаар гараа хийж байсан амьдралын чинь хэм маяг хөдөлгөөн ирээдүйн чиний ингээд одоо луужин болдог. Яа тэгэхээр чи тэр үед юу хийх, юу дуртай байсан те. Тэр чинь тухайн хүнийх нь одоо мотивац болоод явдаг гэсэн санаа. Тэгэхээр одоо чамаг хамгийн түрүүнд би тийм асуулт асуудаг те. Клиенттайгаа ярилцаад бид нар бас investigation гэж хэлдэг. Энийг одоо ер нь өөрийн чинь талаар яг ямархан мэдээлэл за ер нь юу хиймээр байгаа, яаж ийсэн те. Одоо 7 хоногийн магадгүй хідэн одоо алхаатай байгаа те. Утсан дээрээ бид нар алхаануудаа харцдаг шүү дээ юм уу те.
Тэ ер нь зүрх судасны үйл ажиллагаа байсан. За дээрэс нь чи өөр надад одоо ямар мэдээлэл хэрэгтэй болов гэхээр одоо чамд ямар нэгэн өвчин зөөр байдгүй те. Яагаад тэгэхээр дасгалжуулагч хүмүүс болвол өөрийн гэсэн ийм ажлын тодорхой хязгаарлалтын дунд ажиллах хэрэгтэй байдаг. Массаж хамаагүй хийж болдгоо. Хүнд хамаагүй нутришны одоо бичиж өгч болдгоо гэх мэтчлэн ингээд маш олон юмнууд байдаг байхгүй. Тэгэхээр яг л бид нэр эрүүл хүнд дасгал хөдөлгөөнийг заах хэрэгтэй байдаг. Эмч чамд юу гэж хэлсэн бэ те? Эмч ямар нэгэн хориг тавьсан уу? Тэр нь яг юу байх вэ гэдгийг дээр чинь ингээд анализ хийгээд тэгээд чиний зорилготой ч уялдсан дасгалын хөтөлбөрийг гаргана гэсэн үг. Эрүүл хүнд гэхэлэр одоо жишээ нь юм нурууны одоо өвддөг ч юм уу. Тэгээд одоо яг миний л асуудал л та тэр чинь миний нуруу ойрд аягүй хөвдөд байгаа. Тэгээд би юу гэж бодсон бэ гэхэлэр энэ зүгээр л миний хар ухаанаараа бодсон бодол шүү заяа хуваалцгаад ингээд хүн амьдралынхаа туршид ийм өөрийн ийм яс арга яс болон ийм булчин хоёрын ийм нийлбэрээр ингээд явах ёстой мэн гэж би бодсон хгүй. Тэнгүүд миний ингээд булчин өөрөө амир ийм одоо ийм баг бөгөөд ийм чадамжгүй одоо сайн биш гэх юм уу байхлаар нөгөө булчин маань хариуцах ёстой зүйлийг яс маань ч гэсэн хариуцаад байгаа юм байна гэж бодоод тэгээд би одоо тэр нөгөө нэг одоо нурууны хоёр талын тэр булчинг би ингээд аюул сайн болгочих юм бол одоо тэр нуруун дээр ирээд байгаа ачаалал багасах юм байна гэж бодсон байхгүй. Тэгэхээр бодож байгаа яг зөв байна. Тэгэхээр тэр чинь одоо хязгаарлагтай байдалтайгаар хийх ёстой гэсэн үг болж байгаа юу? Би одоо яг ийм 100% ер нь гэхдээ яг ийм 100% эрүүл хүнд дасгал хийнэ гэж. Тийм. Одоо нөгөө эрүүл хүнд гэхлээр чинь би нөгөө нэг өвдөж байгаа хүн болохоор хийж болохгүй юм шиг санагтаад. Зөв. Наа чинь бол яг л бидний одоо амар олон нийтэд толгордог маш олон асуудлуудын түгээмэл яг нэг өвчний шинж тэмдэг байна те. Одоо поосноос үүссэн эсвэл амьдралын тэр хэв маягаас үүссэн нурууны өвдөлт. Ялангуяа нурууны доотлын хэсэг те lumbar гэж бид нэр хэлдэг. За энэ бол суугаа ажил хийдэг хүн болгонд тохиолддог. Надад ч тохиолдог. Би өөрөө байнга одоо 30 минутанд босч сонголт хийх шаардлагатай байдаг ч юм те. Өглөө болгон би ингэж тасгалаа ихтэй. Заавал тэр нуруугаа халааж хийдэг. Тэгэхээр энэ бол нөгөө нэг цаанаа юу гэж хэлж байгаа гэхээр ерөөсөө нөгөө аюулгүй байдлыг чинь хангаж ажиллах ёстой тий гэсэн санаа тий. Тэгэхээр тэр risk assessment, рискийн талаас бид нар бас нэлээд хичээлүүд үздэг яг дасгалжуулагч болохын хүрээнд. За тэгэнгүүт сая инглиштэй нурууны асуудалтай байна. За чи булчин болон одоо арга ясны талаар ярьлаа шүү дээ. Энэ бол аюул гоё ойлголт. Энийг бид нар юу гэж хэлдэг вэ? Арга ясны систем гэж хэлдэг байхгүй. Muscular skeletal system гэж. Тэгэхээр яг энэ систем чинь хүн болгонд байгаа шүү дээ. Хүн болгонд байгаа учраас эрэгтэй эмэгтэй ялгаагүй тэр системийг ажилуулж явах хэрэгтэй. Тэгэхээр тэр системийг яаж ажилуулах нь нэг өөр хэрэг. Ямар ч л тэр ажилуулж явахгүй бол хүний бие угаасаа ингээд болдгоо. Тэгээд одоо миний бас анзаараад байгаа юм миний жишээ нь ингээд ингэж хөшдөг гэх юм уу? Одоо баруун мөр илүү хөшдөг. Тэгснээ одоо зүүн талын дунд хэсэгт ингээ хөшдөг. Хэрнээ баруун талын энэ одоо бөөрийн хавьд хөшдөг. Одоо нэг ийм гэх юм уу? Тэгэхээр миний одоо эн чин би тэгээд тэрнээс хойш анзаараад хахад би зүүн талтай айгуух цүнхээ үрд юм байна. Тэгээд баруун талын гар айгуух бадаардаг юм байна. Энд тэр гэсэн юмнуудыг айгуу сайн ингэж анзаарч эхэлж байгаа аахгүй юу? Тэгээ юунаас бас яг анзаарсан бэ гэхлээр би нөгөө ми цаа имгээд ээж хүүхдийн болон бас заавал яг юм төрсэн эмэгтэй гэлтгүү манахаар үйлчлүүлдэг эрэгтэй хүмүүс ч гэсэн байдаг. Тэнд манах яг юм нөгөө мэрэгжлийн бариачтай байхгүй юу? Тэгээд хятадд төгссөн бариач байгаа. Тэнгүүд би ингээл нөгөө нэг энэ ингээд татчихлаа. Энээс болоод би ингээд толгой өвдөд байна. Шүн муунтлаа гэдэг ч юм уу. Тэгээд яваадсан ч намайг за хүн баг байгаа юм чи чинийг бариулаадах гэд. Тэгээд ингээд яснаа. Одоо тэр чинь ингээд мэрэгжлийн тийм бариацлын эмч хүн чинь ингээд онцлоо штэ. Тэгээ намайг нурууны зураг авах гэсэн. Тэгээд одоо жирэмслэлт болон төрөлтөөс шалтгаалсан байх боломжтой миний юм арцаг дээр доор гэх юм уу? Миний баруун хөл урт байгаа байхгүй. Тэгээд өдөр тутмын миний бас нэг одоо суудаг, орондоо унтдаг тэр гадуур явахдаа зөвхөн зүүн талдаа яадаг гэсэн юмнуудаас болоод миний зарим биеийн булчин ингээд энэ тэндээ чангарчаад тэгээд миний арга ясыг ингээд брэн гэд ингээд далилгаад байгаа юм байна гэж бодоод байгаа. Тэгээ одоо тэрийг л яг би ингээд одоо хэдэн мянган удаа бариулаад амьдраад ахав дээ тийм болохоор яг юм
зөв булчингийн зөв газар нь яг л ийм зөвл ийм яах хөгжүүлэх нь яг тэр нэг жимд ингэж яах юм байл гэж бодоод байгаа байхгүй. Өөр тасгал бол яг ийм жигт булчин ингэ суулгах болов уу сайн мэдэхгүй байна бас. За айгу бол юм ярьлаа те. За ер нь бол чиний хэлж байгаа шалтгаанууд чинь бол ор үндэстэй гэж бодож байна. Яа тэгэхээр ер нь л амьдралын хэв маягаас үүдэлтэй тухайн тэр одоо ийм балансууд те балансгүй болох ч гэдэг юм уу, балансгүй хөгжил ч гэдэг юм уу те тэднэр нь үүсдэг. Тэгэхээр чиний сайн нууны баруун хөл зүүн хөлний урт нь өөр юм гэсэн шүү дээ. Тэгээд дээрэс нь арцэгний одоо баг зэрэгмөр илтч гэдэг юм уу те энэ болгоно нь бас юутай холбоотой гэхээр суултын посттой хайг холбоотой. Суухтаа бид нэр хоёр хөлөө газар бүтэн тавьж суух хэрэгтэй шаардлагатай байдаг. Тэгэх юм бол чи одоо бидний уулны хэсэг чинь нөгөө нэг одоо энэ газрын таталцалтай хамгийн түрүүнд холбогдож байгаа юм. Уулны хэсэг бол хүний позны хамгийн юм чухал гоё одоо хамгийн огтлцчихдээ хамгийн чухал хэсэг байдаг. Тэр ерөөсөө бид нэр сайн мэддэг юм байлээ. Тэнгүүд бид нэр суухтаа хөлөө ачиж сууснаас болоод арцэг айгүйх мөрөдөг. Тэгээ бид нар нөгөө энэ позны гажийг 5 хувадаг байхгүй юу? За kyphosis, за scoliosis энэ гэдэг олон янзын те одоо урагшаа бүгдийг эсвэл арцэг урагшаа ирэх хоош ирэх гэдэг юм уу те. Тэр болгоныг бид нэр ингээд тодорхой хэмжээнд мэдэх шаардлагатай. Яг тэр хүний позон дээр хамгийн түрүүнд ажилладаг байхгүй тэр хөдөлгөөнүүд хийхин тулд. Тэгэхээр тэр позон дээр ажилладаг дасгал хөдөлгөөн нэг нь бол йога шүү дээ. Йога болон бид нэр mind body exercise гэж хэлдэг. Йога, tai chi, за одоо өөр юу гэдэг гэх мэтчлэн одоо энэ урт одоо хүнд амьсгаад болохгүйгээр хийж байгаа энэ дасгалууд дандаа позны дасгалууд байдаг байхгүй. Тэгэхээр тэр дандаа чиний позыг засаж өгөх хэрэгтэй гэсэн санаа. Би бас дасгалжуулж хүнээвт тэр бүгдийг ингээ мэдэх хэрэгтэй. Бүгднийг одоо ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Чиний ийшээ залисан байх юм бол энэ хэсэг ингээд ингэсэн байх магадлалыг тэр бүх гаргалгаануудыг мэдэх хэрэгтэй байдаг. Ингээд тэгээ явандаа тхийн тулд би ингээд чамайг скрининг хийдэг байхгүй. Одоо ерөнхийдөө чамайг хараад тест одоо позны тестүүдийг урагшаа хар зогсоогоод тий уртлын хэсэг чангарсан байна уу, артлын хэсэг сунсан байна уу, за эсвэл арцны хэсэг урагшаа гэсэн байна уу, хоошоо гэсэн байна уу, баруун зүүн тишээ тал руугаа байна уу гэдгийг би ингээ хараад мэдэх ёстой. Тэгснийхаа үндсэн дээр хоёулаа дасгалууд хийж эхэлнэ. За тэр дасгалуудыг хийж эхлэхээр ямар өөрчлөлт байна тэрийг дахиад харна тий. За тэгэнгүүт чи ингээд магадгүй газраас хүүхдээ авахд газраас хүүхдээ аваад дээш нь тэрхэд чамд ямар бэрхшээл тулгарч байна. За магадгүй эсвэл зарим хүмүүс бүр ийм тохиолдлоо шүү дээ. Сүүлийн чи нэг жилд бүдэрч унсан уу? За ялангуяа энэ бүдэрч унах гэдэг болол бүдэрч унах болон бүдэрч унахтай холбоотой өвчлөлүүд гэж ярьдаг энийг бид нар болохоор энэ нь болохоор ерөнхийдөө л тухайн тэр хүмүүс нөгөө хөдөлгөөний дутагдалд орсны хамгийн том илрэл байдаг. Тэгэхээр тэр чинь биднийг нөгөө хамгийн их одоо эрүүл байх, зөв алхах гიშгэгтэй л шууд холбоотой байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ болгоомч нь ядаж чи ингээд асгал хийгээд эхлэх юм бол бүдэрч унахгүй л гэсэн үг санаа байхгүй тий. Өөрөөр хэлбэл тэр жим дээр очиж гол хүмүүс гол шалтгаан ч ерөөсөө л дээ шүү дээ. Тэр татах түлэг хоёр хөлний суулт одоо нэг хөлний суулт эдгээр чинь бүгд л дандаа бидний амьдралд оролцдог хөдөлгөөн байхгүй. Тэгэхээр тэр амьдралдаа бид нэр тэр хөдөлгөөнүүдийг хавсарч дандаа хийдэг. Гэхдээ тэрийг нэр анзаардгүй те. Тэгэхээр тэр анатомиг л яг зөв ажилуул сургах нь одоо миний үүрэгтэй. Тэгээд одоо энэ бүгдийг ингээд мэдхгүйгээр одоо намайг ингэж одоо скандаагүй оншлоогүй миний одоо аль тал одоо миний одоо арга яс бол тодорхой хэмжээгээр маш сонирхол болсон байгаа шүү дээ. Энд чинь олон жил амьдарч арга яс юм чинь те. Тэгээд өөрт ч бигсэн мэдэгддэг болсон юм чинь энийг одоо нөгөө нэг аюултай тал нь би энийг одоо мэдхгүй хүнээр заалгах ч юм уу өөрөө эсвэл дур мэдээж янз бүрийн дасгал хийх тэгэхэд надаа одоо учирч болох аимшигт зүйл юу вэ? За тий ер нь бол хамгийн дөрөнд очиж болох зүйл юм бол чиний өвчин намдахгүй байх явдал те. Чиний нурууны чи өвчин намдахгүй байх юм бол эсвэл цаашлаад чи өдөр тутамдаа ямар нэгэн алдаа эндэгдэл хөдөлгөөний алдаа эндэгдэл гаргаад байх явдал ч гэдэг юм уу. За хоёрдугаар бид нэр энд нөгөө нэг ийм юм ярих хэвээр бодисын солилцоо болон зүрх судасны ажиллагааг ярих хэвээр те. Бодисын солилцоо гэдэг бол бидний одоо яг
амар амьсгалаад тэгээд бид нэр одоо ямар нэгэн үйлдэлийг хийхдээ тэнд энерги зарцуулж байгаа шүү дээ. Тэр энергийг бид нэр бодис сэлцээ гэж хэлж болно. Тэр нь чиний одоо таргалж байгаа юу, тургалж байгаа юу гэж бас шийдэж байгаа шүү дээ. Хоёр дахь нь бол зүрх судасны асуудал. За зүрх судас бол амар чухал. За тэр нөгөөний бидний нөгөө хилээд байгаа нийгэмдэр байгаа хамгийн түгээмэл хамгийн их өвчлөлтүүл дандаа зүрх судастай холбоотой. За тэгээ хоёр дахьт нь бол баг чихрийн шижин эднэр орж ирж байгаа. За чихрийн шижин за Монголд бас ямар мэдгүй ямар ч лсэн чихрийн шижин зүрх судастай холбоотой өвчлөлт хамгийн дээгүүр орж дэлхийд ч гэсэн тэр эднэрийг аягүй сайн багасгаж өгдөг. Энэний рискүүдийг дандаа багасгаж өгч өгдөг. Тэгтээ дасгал хөдөлгөөн. Тэгэхээр нууны харавчлаа гэдэг чинь те харавчлаа гэдэг чинь юу гэсэн утгатай. Тэгэхээр ерөөсөө тэр хүн цусны эргэлтэнд байхгүй зүрх судасаа сайн ажилуулаагүйгийн одоо гайгаар тэнцээ ингээд цус нь бөгнөрсөн ингээд те ямар ч тийм химийн биш ажиллагатай болсон байхгүй. Тэгэхээр ерөөсөө ганцхан арга яс бас биш байхan те. Тэгэхээр таны энергийн зохицуулалт болон за дээрэс нь зүрх судасны чиглэл ажиллагаа гэж чинь л ингээд тогтмол ингээд эн чинь ингээд нийлээд одоо таны одоо дээрээс нь даавар те энэ болгоноос одоо гарч иж маш олон гоё эрэг үр дүнгууд байдаг. Хүмүүс одоо ганцхан жишээлбэл гоо зүнгээ анхаарч болж юм гэдэг. Би ч гэсэн анх гоё битээ болъё л гэж явж байсан. Тэгээд явандаа энэ маань энэ чинь нэр ийм үр дүнтэй юм байна шүү. Тэгээд тэр болгоно энэ бас дурдж болно. Тэр юунуудын одоо чинь би бас мэдмээр байгаа байхгүй юу? Жишээлбэл хамгийн түрүүнд хүнд одоо чи магадгүй энийг гэхдээ бандаа судалгаануудаар гаргаж ирдэг л дээ те. Магадгүй дасгал хийгээгүй хэсэг бүлэг хүмүүсийг 3 сарын туршид дасгал хийлгээд тэгээд дасгал хийгээгүй хүмүүст харьцуулж дандаа тийм судалгаанууд дээр одоо миний үзсэн хичээлүүд бүгд явдаг. Тийм учраас энэ судалгаанууд нэг талаар яг Монголд байдаг судалгаанууд биш дандаа Америкт хийгдсэн судалгаанууд л байгаа юм л та. Тэрэн дээр үндэслээд энэ хөтөлбөрүүд гарч байгаа шүү дээ. Тэгэхээр за жишээлбэл хамгийн түрүүнд одоо миний зүгээр практик дээр ажиглагдсан хамгийн чухал зүйлсүүд бол хамгийн түрүүнд хүмүүсийн сэтгэл санаа сайжирдаг. Mood гэж бид нэр ярьдаг те. Сэтгэл санаа сайжирдаг. Яа тэлэр тэнцээ чиний гормоны аягүй сайн тогтцоолтыг хийчихэж байгаа байхгүй те. Чиний допамин чинь сайн ялгаар болчихж байгаа те. Дасгал хийх нь. За хоёрдугаарт за нойрны чанар сайжирдаг те. Нойрыг бид нэр маш их ярьж байгаа те. За чи сайн ачааллаа авцсан болвол оройдоо ядраад унтах ч юм уу гүн нойрсох тэр чадамж жилүү сайн хэсэгтэй. За 3 дугаарт миний зүгээр сүүлийн үед айгүй их сайн одоо олж нээж цаашдаа хөгжүүлэх юмсан гэсэн сэдв болохоор амьсгал. За амьсгал бол бидний одоо бас эрүүл амьдрахын айгүй чухал хэсэг юм а гэдгийг сүүлийн нэлээд одоо сүүлийн хэдэн жил 5 жил лав ярьж штэ. Тэгэнгүүт зөв амьсгалах одоо зөв хамраараа амьсгалах гэдэг юм би ингээд одоо болтол айгуу сурсаар л байна те. За ингээд амьсгалах чинь цаашдаа ингээд цааш чиний тархины үйл ажиллагаа бүх юмтай холбоотой байна шүү дээ. За тэгэл одоо цаашлаад юу гэдэг чинь цусны эргэлтийг сайжруулах, за сүрэг судасны чи хэвийн байдалд байлгах ч гэдэм үү тодорхой хэмжээнд байлгах гих мэтчлэн ингээд маш олон юм эрэг за тэгэд мэдээж бодис солилцоо гэж чинь сайжруулах ч гэдэм үү те. Тэр болгоны чи ингээд явчихж байгаа. За тэгээд харин булчинтай болно гой бидгэн одоо битээ болно гэдэг нь бол хамгийн бараг тийм зүгээр дагвар үрдэн байхгүй. Бонус юм. Тэг бонус нь байхгүй. Эрүүл амьдраад бонуснд нь гоё битээ. Эрүүл амьдраа зүрх нь ингээд айгуу сайн ажиллаад тэгээд давар мавар нь айгуу сайхан тэнцвэрчээд тэгээд сэтгэл санаа сайхан болоод бонуснд нь гоё бүхс. Пичи тийм бүхс бонуснд нь дагалт ирэх болно. Та манай хөтөлбөрт хамрагдаарай. Тийм ер нь бол ингээл нөгөө нэг одоо маш олон жилийн туршил бүхэл одоо энэ дасгал хөдөлгөөний ялангуяа бүр жим те тэрийг бол ингээд ерөөсөө л юм булчин гэсэн л тийм ойлголтыг нийгэм ерөөс ингээл өгдөг шүү дээ. Ерөөсөө жимд яваал бараг л булчин нь пам гэж ургаал те. Тэгэл одоо жимүүдийн ч гэсэн харуулдаг юм ингээл амар хүнд юм өргөөд эсвэл хөлөөрөө жигээд л тэнтчээ. Тэгэл одоо ийшээл орхол юм болвол булчинтай олчих юм байна гэд цаад одоо санааг нь ухамс одоо тайлбарлахгүй нэгт хоёрт бас одоо над шиг юм нөгөө нэг ядаргаатай хүмүүс бол цаад юм одоо сайн ойлгохгүй л нэг юм нэг сар яваад хаях магадлал маш өндөр байхгүй юу. Одоо тэр чин сарын дотор миний бүх сурахгүй штэ тий олигтой өөрчлөлт мэдээж гарахгүй штэ тэгэнгүүт ингээд хутлаам шүү гэдэг юм чинь бодогдсон штэ. Тэгээд яг нөгөө нэг за энэ чинь уртын хугацаанд миний энэнд ингэж нөлөөлж байгаа доо
нөлөөлөндөө би доктортой хийгээд ах юм бол гэж бүр энэ нэг цаад утга учрыг ойлгочих юм бол доктортой явах хүмүүсийн тоос айгүй нэмэгдэх байх гэж бодож байна. 100% санал нэгдэж байна. Тийм одоо тэрийг ухуулан сурчлахын тулд би гарч ирлээ. Тийм ээ та бүхэндээ. Тэгээд одоо ингээл нэг жимд явдаг хүмүүс ч өнөөдөр хөлний өдөр, өнөөдөр юуны өдөр хөл хийсэн чинь инглээ гэл тэгдэг шүү дээ. Тэгэхээр яг миний нэг ойлгосноор ингээд тэр бүх биеийн булчингуудыг л ийм жигд л ийм хөгжүүлээд байгаа юм байна гэж ойлгоод байгаа хгүй. Өөр одоо жишээ нь жимнээс өөр бүх биеийн булчин хөгжүүлэх боломжтой зүйл юу байна? За миний яг дасгалжуулалтыг заадаг арга техник бол илүү жоохон функционал фитнес хөшүүрэгт хөдөлгөөн гэдэг ийм одоо нэр томьёон дотор хамрагддаг. Энэ нь болохоор энгийн суугаа одоо зүгээр л энгийн хүнээс аваад тамирчдыг бэлтгэх бүх хөтөлбөрүүд энэ дотор багтдаг. За сая хэллээ шүү дээ чи хөлний өдөр эсвэл одоо цээжний өдөр шүтийн өдөр ч тийм үү те. Энэ нь бол жоохон өрөөсгөл ойлголт. Анхандаа бол яг тэгж булчингуудыг хувааж хийж болдог л доо. Гэхдээ хавсарч хийж болдог. Тэгэхээр за ингээд маш олон миний нүдний урдаар маш олон хөтөлбөрүүд ингээд зураг харагдаж байна. Эхнээс нь аль болох зэгцтэй ярих хичээе. За нэгдүгээрт нөгөө нэг түрүүний хэлсэн ер нь бол хідэн шатлал байгаа вэ? Ямар үе шатууд хүн ингэж тасгалжих хэрэгтэй байдаг вэ гэдэг талаас нь яриа те. Ер нь бол нэг 3-4 шатлал байгаа. За эхнийх нь болохоор ерөөсөө stability mobility буюу тэнцвэр уян хатан. За энэ тэнцвэр уян хатан болвол ерөөсөө л чиний ингээд познод ирснэл ажиллана. За энэ ч бол чиний зөвшөөрснөх ажиллахгүй. За түрүүний хэлсэнчлэн одоо позыг нь хараад за тэгээд дандаа сонголтын дасгалууд за жишээлбэл одоо бүгдээсэн байх юм бол бүгдээс нь юу гэсэн үг вэ гэхээр уртл цээжний чинь уртлын хэсэг чангараад нурууны чинь артлын хэсэг сунсан байна гэсэн үг. Тэгэхээр энэ сунсныг эргүүлээд агшаах хэрэгтэй байдаг. За бид нэг rounded shoulders гэж хэлдэг те. Тэгэхээр энийг бид нэр эдийн буцаагаад ингэж ажилуулах хэрэгтэй. Тэгэхээр тэр эдийг ингэж ажилуулдаг гол юм нь юу вэ гэхээр сунгалтын арга. За сунгалт чинь нөгөө нэг тодорхой цагтаа байгаа шүү дээ. Магадгүй 15-аас 60 секунд тухайн тэр эдийг барихад тэр эд нэлээд зөөлрж ирдэг байхгүй. Тэрийг давтамжтайгаар хийх тусам чиний эд чинь зөөлрнө гэсэн үг. Тэрийг хэр удаан чи бүгдийг суусан байна бас тэр хэмжээгээр эд чинь хатуурдаг. Энийг бид нөө plasticity, elasticity гэж хэлдэг эдийн те. За ингээд чиний одоо ялангуяа хүний арцгны хэсэг бол бидний хамгийн ингээд төвийн гол хэсэг шүү дээ. Энээс шалтгаалаа бид нэр зөв алхаж гიშгэх. За позны юмнууд гарч ирдэг. За ингээд бүгднгийн сонглаа энэ ч нэгдүгээр шатна гэсэн үг. За хоёр дахь нь бол хүн өдөр тутамдаа хөдөлгөөн хийж байгаа те. За татах 5 хөдөлгөөн гэж үздэг л те. Татах, түлхэх, за 2 хөлний суулт, 1 хөлний суулт болон эргэлттэй хөдөлгөөн. За одоо чи магадгүй өнөөдөр хүүхэд чинь чамайг хойноос чинь дуудлаа гэж бодоход чи эргэж харна те. За энэ бол эргэлттэй хөдөлгөөн. За чи магадгүй газраас хүүгээ авлаа, дээш нь өргөлөө. За энэ бол доошо 2 хөлний суулт болон татах хөдөлгөөнийг хавсарч хийж байна те. За чи хаалга түлхдэг те. Хаалга түлхэхэд яг нэг амар хүч чадал шаардахгүй ч гэсэн бидний дээдлийн одоо арга гэсний эсгүүдийг аягүй сайн ажиллуулж өгч өгдөг. За эсрэгээр нь татах хөдөлгөөнүүд бас өгдөг те. За гих мэтчлэн энэ 5 хөдөлгөөнийг чи сайжруулахын тулд жим дээр явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэр цээжний өдргээд байгаа чинь төлөх хөдөлгөөн багхгүй юу бол нь. За нурууны өдргээд байгаа чинь татах хөдөлгөөн те. За хөлний өдргээд байгаа чинь тэр 2 хөлний суулт, 1 хөлний суултны өдөр. За энэ донд нэг хоригдуулаад идэх хөдөлгөөн, эргэх хөдөлгөөнийг бид нэр ерөөсөө бас давтдаггүй. Тэгэхээр энэ болгоныг одоо 2 дугаар шатн дээр сурах хэрэгтэй. Чи тэр хөдөлгөөнүүдээ сураад тухайн тэр байгаа хэрэгслүүдийг ашиглаа. За гэртээ ч хийж бас болно те. Жижиг сажиг юмнууд ашиглаад тэр хөдөлгөөнүүдийг сурна гэсэн үг. За ингээд чи properly тэрийг ингээд сурсныхаа дараа чи тэр чинь чамд амархан болоод ирнэ. Маш амархан хялбар. За тэнгуү тэднийг мэдээж хавсарч хийж болно, бүгдийг нь холиод хийж болно. Минут харж агаад 1 минутанд маш олныг хийж чадхаараа олныг хийх гэдэг юм уу. Гих замаараа чи зөвшөөрснийхээ ажиллагааг илүү сайжруулж болно. За дээрэс нь нэмээд бид нэр жингүүд энэ бол нэмжилдэг. За энийг бид нэр load буюу одоо ачаал авах хэсэг гэж хэлдэг те. Бид нэр fitness гэж хэлдэг те. За load хэсэг болвол ерөөсөө илүү чиний биен дээр өгж байгаа хөшүүргийн тэр жинг нэмээд
тэр арга хсаар дамжуулаад хөшүүрийг яснаар үлдснээр одоо физикийн хуулиар бол тэр биен дээр ачаал чинь нэмчихэж байгаа байхгүй. Тэнгүүд чиний зүрх судас чинь илүү сайн ажиллана, арга ясна чинь илүү ч бас ачаал аавна гэсэн үг те. За ингээд чадал чинь нэмэгдэнэ. За дөрөвдөг нь болохоор ер нь бол перформанс гэж хэлдэг. Илүү одоо тамирчдын ямар нэгэн чадруудыг сайжруулах дасгалууд байдаг. За хараалтын чадрууд, өндөр төсрөх чадвар ч гэдэг юм уу. Эсвэл нэг хугацаанд одоо хурдан гүйх чадвар ч гэдэг юм одоо юу ч гэдэг юм те. Тэр болгоныг сайжруулахын тулд дандаа ер нь бол цаг хугацаатай ажилладаг те. Нэг дасгалыг магадгүй за 6 минут тасралтгүй хийх гэдэг юм уу. Ингээд гих мэтлэн маш олон хөтөлбөрүүд гарч ирдэг. За энэний хүн ингээд харахад бол насан туршдаа 2 дугаар үеийн шатны дасгалыг хийсэн хүмүүс байдаг. Нэг дээр зүгээр дан йога хийгээд амьдарч идэх хүмүүс бас байдаг. Тэгэхээр уул нь бол 7 хоногийн нэг 150 минут дундаж эрчимтэй дасгал хийх ёстой байхгүй юу? За энэ бол Монгол улсын хэмжээнд бол гарсан тийм ерөөс хариулт биш. Монголд тийм юу байдгүй юм байлээ. Заалтнууд бол ер нь нийгмийн эрүүл мэнд талаасаа ер нь олон улсын дийлэх байгууллага за Америк ч гэдэг юм уу. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөж байгаагаар бол ер нь бол 150 минут минимум дасгалчих хэвээр. Одоо дундаж гэдэг нь дундаж амьсгалтай чи ингээд тодорхой хэмжээнд жоохон амьсгалж явах хэвээр гэсэн үг те. За тэнгууд эхний хоёр шат нь бол аэробик төрлийн дасгал байдаг. Аэробик гэдэг нь юу гэсэн үг вэ? Чи чөлөөтэй нэг бүтэн өгүүлбэр хийх чадвартай дасгалууд байна. За 3 4 дахь шат бол арай anaerobic гэж хэлдэг, арай хүчил төрөгч багассан орчин хэлж байгаа. Илүү арай өөр шатлалтууд явагддаг. За зарим одоо жишээлбэл 4 дахь тэр одоо cardio төрлийн миний сайн хэлсэн тэр skill based цаг хараад хийдэг дасгалууд бол уртаас хийж болдгоо. Тэгэхээр тамирчид ч гэсэн дийлэгтэй 3 дээр хийж байгаа 4 лөө хаяа ороод ингээд явдаг тийм структуртэй тийм спортоос шалтгаална тий. Тэгэхээр сүүл рүү бол мэдээж нөгөө нэг скиллээ сайжруулаад улам чадвараа сайжруулаад одоо ингээд илүү фит тал руугаа болоод байна гэсэн үг шүү дээ тий. За жишээлбэл ингээд байжсэн чинь ингэж бодъё л доо. Чи ингээд аягүй гой дасгал хийгээл 1 жил мэл боллоо тэгсэн чи хүүхэд гарах боллоо. Жим байхгүй боллоо ч гэдэм үү. Эсвэл бол магадгүй чи ингээд жимдээ явжсэн чинь чиний танах нүүх болчлаа. Жимээс холтчлаа. Гэх мэтчлэн энийг бид нэг завсардах үе гэж хэлдэг л дээ. Тэнгүүд энэ үеүүдэд бид нар буцаад яг дасгалуудаа яаж ирэх вэ гэдгийг бас ийм тархитлагын хувьд бол бас бэлэн байх хэрэгтэй юм шиг байгаа. Хүмүүс ингээд шууд болчдөг ч юм уу эсвэл тэгдэг юмнууд юу анзаардаг. Тэр аль болох нөгөө нэг дасгалаа эргэж хийх, яаж тэр нөгөө нэг байгаа орчиндөө яаж хөрвөх вэ гэдгийг бас бодож явах хэрэгтэй юм шиг байлээ. За энэ дотроос завшруулаад чи ингээд шүү. Тэр нөгөө нэг 2 дугаар шатыг айгуу сайн ойлгоод өөртөө одоо өөрийнхөө бие дээр одоо суулгаад гэх юм уу сурчих юм бол одоо яг л нөгөө гэрт байхдаа тэр нөгөө дасгалуудаа мэдж ам чи янз бүрийн байдлаар хийгээд иж болох нь шүү дээ. Тэгээ тэрийг бас ойлгочих юм бол чи нэг ингэдэж штэ. За жоохон мас нэмнэ гэл харангуут ерөөсөө л нэг удахгүй тэр чинь яг ялах шалахгүй хугацаа өнгөрөөд амар ингээл юм том болчдгийн. Тэгэл байжснаа за одоо жоох юм булчингаа жоохон багсгана гэл чингүүтэл ингэчдэг. Тэнгүүд тэр ингээд чи ингээд өөрийгөө яг юм ирсэн шиг ойлгодог байхгүй юу? Хүсснээрээ. Тэгэхээр чи яг яагаад би одоо жишээ тэгмээр байна. Тэхийн тулд би хиддэг шатан дээрээ би тэгэх чадвартай болох юм. За наачстай амар асуулт байна. За энэ бол ганц дасгал хөдөлгөөн болон түүний хэр давтамжтай хийж гин гэдгээс ч хамгийн юм шалтгаална. За саяны нөгөө нэг 150 гэдэг чинь бол чи 3 удаа жимд 1 цагаар орох цаг юу шүү дээ. За 180 минут те. Тэгэл халаах өргөлтөө хасангууд чи нэг 50 минут л идэвхтэй дасгал. Тэр бол маш general fitness, маш ерөнхий фитнес гэхгүй. Тэр бол зүгээр л минимум 7 хоногт 3 удаа 1 цагаар. Тэр үед бол чи яг зүгээр л сайхан амьдрна. Энээс илүү чи илүү тургалъя, эсвэл таргалъя гэж байгаа бол яг тэр давтамжаа л нэмдэг. Ер нь бол 7 хоногийн 4-5 удаа дасгал хийх юм бол чи ер нь л шуугдаал ирнэ. Илүү ч фит болно те. За дээрэс нь энэ дээр нэмэх нөгөө хоолой
зохицуулаад ирэх юм бол тэгэл асуудалгүй л гэсэн үг. За тэгээ ерөнхий бас ингээд би бас аягүй сайн ойлголттой болж авлаа. Тэр ер нь бол яаж ч бодсон эхлээд өөрийнхөө позыг яг юунд буруу байгаад байгаа одоо тэр хаанаа чангарсан хаанаа суларсан яац ийцэн байгаагаа эхлээд яг мэрэгчлийн хүнээр амар сайн онцлуулах хэрэгтэй юм байна. Тэрийг бид нэр ихтэй онцлуулах гэж ерөөсөө хэлж болдгоо. Скандуулах. За тий зүгээр тест авахдаг дуулах хэрэгтэй байна. Тэгээд тэрний дараагаар яг одоо яг тэр нэг өдөр тутамдаа хийдэг тэр 5 одоо хөдөлгөөнийг биедээ яг ийм одоо сайн суулгаж өөрөө ухамсарлах хэрэгтэй юм байна. Тэгчээл одоо ямар байгаагаа яг тэрийгээ яг одоо жишээ нь заавал нэг жингийн тийм асуудалгүй буул үнэхээр яг 7 хоногт 3 удаа гэрте байна уу хаана байна тэрийгээ яг ингэж хийгээд ах юм бол яг л тийм сайхнаар амьдраад ах нь шүү дээ. Одоо сайхан байгаа бол тэр 10 жилийн дараа сайхнаар л байх нь шүү дээ. Тий. За 10 жилийн дараах юм бас ярьж л та тий. За жоохон юу л яриа л да өмнөнийг яриа л да. За жишээлбэл 30 наснаас дээш бид нар бүгд 30 наснаас дээш болсон байгаа тий. Тэгэнгүүт жилдээ хүн чинь 0.1% баха. За би тийг санахгүй заавчлаарай. Хуваар бидний тестостероны хэмжээ багасчаад эрэгтэй эмэгтэй ялгаагүй. Тэнгүүд чи магадгүй 30 настай за 50 кг-тай тиа 40 настай 50 кг-тай тиа хоёрын body composite нь өөр байна. Өөр байна. За чи хэрвээ дасгал хийгээгүй бол чиний өөхний хувь нэмэгдэнэ гэсэн үг. За. Яа тэгэхээр чиний одоо зүгээр байж ах үед байдаг байсан тэр нөгөө шатаадаг бодис солилцоо чинь арай удаашрсан байна. Яа тэгэхээр түрүүний хэлсэнчлэн бидний тэр нөгөө одоо булчин маань shrink болоод багасч идэг учраас за тэрийг харин тогтоохын тулд бид нэр тэр дасгал хийгээд байгаа байхгүй тий. Ялангуяа за 40-40-с дээш насны клиентууд надад бас байна. Эмэгтэй клиентууд ялангуяа. За тэр клиентуудад маань бас нэлээд их дааврын одоо асуудлууд ихэнхдээ одоо тулгарч эхэлдэг. За тэгээд 45 дээшээгээ 50 бид нар бол ер нь нөгөө нэг цэвэршилтийн гэдэг ч юм уу тий. За цэвэршилттэй холбоотой хичээлүүд бас үздэг. Би ялангуяа яг эмэгтэйчүүдийн тал дээр бас нэлээд их одоо өөрийгөө боловсруулах юмсан гэж жоохон хичээгээд байдیں۔ Гэхдээ маш их сурах юм их байна. Эмэгтэй биш болохоор тий. Тэгэнгүүт за тэгээд мэдээж нөгөө сурж байгаа мэдж байгаа юмнуудаа клиентууд дээр анзаарахыг хичээдэг. За ялангуяа тэр юу нөө даавартай холбоотой, цэвэршилттэй холбоотой сэтгэл санаа дээшээ доошоо болдог тий. Тэр болгонд чинь л ерөөсөө л дасгал айгу хамгийн чухал, хамгийн эрүүл, хамгийн одоо тогтвортой гоё тийм одоо шийдэл юм байлээ шүү гэдгийг ямар ч хэлж дээ. Тэгээд асуулт нь юу вэ? Тэр нөгөө 30-тэй тиа 40-тэй тиагийн тийм за тийм тэр бол ер нь body composition ялгаа тэнцээ бий болдог шүү. За тэгээд хүн чинь бас нөгөө ерөөсө тэгдэж штэ. Би ингээл 40 мөч ер нь ингээд хүн ямар ч хүн тэгдэг гэж байгаа байхгүй. Дэлхийн хаанч хүнд ер нь нэг тийм муу юм тохиолдохгүй бол ер нь юм хийдэг. Ер нь тэр хүртэл ер нь хүн яахчгүй тэгэл сайхан болж ийн гой сайхан байна. Гой сайхан харагдаж ийн хувцсандаа багтж ийн ч гэдэг юм уу те би нөхөртөө таалагдж ийн эхнэртээ таалагдж ийн одоо юу ч хэдин те ингээл явж идэг. Гэхдээ насаа уртсгий бас эрүүл сайхан одоо хөгшрий өтлий гэж бодгол юм бол ер нь бол дасгал хөдөлгөөн бол аль болох эхлэх тусмаа л айгүй үр дүнтэй байдаг. Аахан мэдээж нөгөө өтөл насанд болцсон хүмүүс яа дасгалж болох вэ тэргээл тийм нүд байдаг. Тэр бол болно. Үр дүнгээ бол өгдөг. Ямар ч хүнд өгдөг. Гэхдээ бас яг залуу гişхээ нөгөө хүн тэрийг адапт хийж чаддгүй юм байна л та. Ялангуяа одоо дадлын хувьд бол 40-с дээш насны хүмүүс шин юм сурахтаа арай удаашрчдаг ч юм уу те. Гэх мэтчлэн тийм ялгаанууд байна. За тэгээ нөгөө эмэгтэйчүүдийн хувьд ялангуяа нөгөө өөхний хэмжээ ихсээд бодис солилцоо удаашрдаг учраас маш их одоо хэвлийгээрээ таргалж ирдэг. Тэрэндээ айгүйх санаа зовдөг чи ясгайг байна. Маш их санаа зовдөг те. Тэгээд ингээд бараг л зөв зүгээр байжсэн ч л ингэчлээ гэж. Үнэн шүү дээ. Яг зөв зүгээр л байжсэн байхгүй юу? Үнэхээр зөв зүгээр байжсэн ч гэдэгцэн. Тэг яасны сайн мэдэхгүй. Тэг яг ялангуяа яг тийм нөгөө мэддэггүй. Биднэрт дутагдсанаас болоод яг тийм юмтай учин залгадаг байхan. Тэгэл ерөөсөө эхэлдэг.
Тэгэл за одоо ерөөс дасгал хийх гээд болохгүй гэл. Тэгэл тий. Одоо чинь яг тийм нөгөө нэг л мэдхэд гэдэг шиг одоо надад нэг юм 3-4 кг-ийн асуудал байна заяа. Энэ ингээд надаас ерөөсөө явахгүй байгаа. Би ягаад гэвэл зүгээр байгаа болохоор. Гэхдээ нэрнгээсээ яг яалтчгүй ингээд нөгөө бодисын солилцоон тэр өөрчлөгдөж эхэлдэг юм шиг надад бол бүр айгүй ихт мэдэгдлээ. Тэгээд би чинь нөгөө 100 энд 2 сар өгч байгаа юм шиг тенсээ тоглолоо штэ. За чиний наадах чинь талаар би аягүй сонирхож байна. Тэгэхэд би 1 кг хассан байдгийг. Тэгээд би тэрийг наадмын дараа би хөдөө яваад буцаад нэг 2-оор 3-аар үржүүлээд аваад ирсэн байдаг байхгүй юу. Тэгээд өмнө нь бол одоо яг тийм би чинь тэгэл яг өглөө бол ингээд аягүй сайн идчихье гэж байгаа. Өдөр болохоор ингээд орой юм идэхгүй тэгэл яг ингээд тенсэл тоглож байгаа шүү дээ. Ер нь бол тэр чинь ингээд би одоо нэг 20 хэдтэй эсвэл яг 30-31-тэй байх үед бол би хорчигдсан байгаа. Би бүр үнэхээр ингэсэн байгаа. Би мэдэн өөрийгөө ингэчдгийг. Гэтэл би тэнд чинь ингээд нэлээ ажиллаад байдаг болно. Ажиллаад байна шүү дээ. Ажиллаад л байна. Бүр хоолн дээр би бүр нойрон дээр хүртэл анхаарж байгаа байхгүй юу. Тэгээд тийнгүүт ерөөсөө ийм буухгүй, жин ерөөсөө буухгүй. Гэхдээ өөрт мэдгдсэн юм юу вэ гэхлээр яалтчгүй ингээд гуй би тодорхой хэмжээгээр ингээд чангарж байгаа нь бол мэдгдэж байгаа. Гэхдээ ингээд амар хэцүү заяа. 2 сар би чинь заавал гарвал ийшээ ингээд буужчвал тенс тоглоул ингээл тэгэл одоо ингээл бас 100 чи нэлийн хөдөлгөөнтэй ажил ихтэй наашаа цаашаа их л алхахлаа штэ. Надад тенс ч юм уу айгүй таалагддаг ер нь тийм маш гоё хөдөлгөөний хурдыг сайжруулдаг, ахвалт самбааг сайжруулдаг, хөдөлгөөний эвсэл за энэ чи ялангуяа миний дөрөвнөөс тэр нөө эргэлттэй хөдөлгөөнийг айгүй сайн ашигладаг. Эргэлттэй дээр чинь бидний нөгөө нэг internal oblique, external oblique гэдэг энэ хөвлийн булчин байдаг. Тэрийг айгүй сайн ажиллуулж өгдөг. Яг л бид нар энэ эргэлттэй хөдөлгөөнийг хийж чадахгүйгээсээ болоод бас айгүй гэмтэл бэртэл авдаг. Нормоны. Би өөрөө яг тийжсэн байхгүй. Тэгээ би яг тэрийг айгүй муу дасгалждаг байснаасаа болоод тийм гэмтэл авчихсан учраас хүмүүсийг айгүй сайн тэр хөдөлгөөнийг хийгээсэй гэж айгүй хүсдэг. За тэр ч яхаа ямар ч гэсэн тийм чиний би бол түрүүний хэлсэн чиний нөгөө хэлсэн дуртай юм хийх гэдэг чи яг энэ ахгүй. Ингээд жимнийхээ хажуугаар тэрийг хийх нь бас айгүй чухал те. Тэр чинь ингээд чамааг одоо тэр бөмбөгийг авчих хооронд би юм хийж ийна гэхэлтгүй айгүй сайхан шатааж байгаа шүү дээ тэр чинь. Тийм тэгэхээр нэг талаас тэр бол амар зөв ууланд гарч ид нь одоо юу ч тийм дуртай ямар нэгэн activity пасанд явна уу юунд ч хамаагүй те кардио төрлийн. Тэр бол айгүй чиний ингээд хөдөлгөөний чинь айгүй сайхан жигдэлж өгөх хэвээр халааж өгөн тогтмол бэлтгэлтэй байлгана те. Нөгөө төрчөөс илэрч нэг юу яаж чадахгүй байна те. Яг өмнөх шигэ би бол турж чадахгүй байна. Яаж чадахгүй. Тэр бол үнэхээр биднэртэй бол ялч утсан үнэн. Миний ч гэсэн одоо яаж тий амар маш үнэн. Тий 10 жилийн өмнөх дасгалж исэн би миний шал өөртөө өмнө 10 жилийн өмнө би яг үнэхээр эзэн шиг бол чаддаг байсан. Бараг надаа таргалж маргалахад амар хэцүү байсан. Арайч жоохон жин юмдэг байсан тийм байсан. Тий одоо бол бас арай өөр болсон. Гэхдээ тэгээд хоол болон тэгээд өөрийнхөө юмнуудынхаа одоо ингээл сураал явж байна. Чи 7 ногт хэдэн цаг тасгалжтэй? За 7 ногт би миний бодлоор ямар ч гэсэн 4 цаг л тасгалжж байгаа. 4 цаг. Нэг удаа би хийхдээ ер нь бол нэг ойролцоогоор нэг 100 цаг 15 минутаас цаг 30 минут тасгалждаг. Гэхдээ ер нь бол яг идэвхтэй бэлтгэл хийж байгаа нь яг нэг 50-60 минут л дээ. Бус нь дандаа сонголт халаах хөргөхтэй. Халаахад би бол ямар ч нэг 15 минут заавал зарцуулдаг. Хөргөхтэй ч гэсэн ямар ч нэг 5 минут ямар ч хөргөдөг. Хөргөл гэдэг байгаа. Хөргөн гэдэг нь юу гэсэн үг? За хөргөн гэдэг чинь айгүй чухал. Хүмүүс нөө халаах тухай айгүй сайн мэддэг боловч хөргөх тухай сайн мэддэг. Хөргөлтийн ач тусын талаар хамгийн түрүүнд ярив. Хоёр хамгийн чухал ач тустай. Тэр нь нэгдүгээрт тасгал хөдөлгөөн хийгээд тодорхой хэмжээнд хөлсөө гаргаад тасгал хөдөлгөөний дараа юу болдог вэ гэхлээр биеийн цусны эргэлтийн хэмжээ биеийн доод хэсэгт бөөгнөрчдөг байхгүй. За энэ юугаар мэдэгдэх вэхлээр чи гинт сууж байгаа дээшээ босохоор толгой иргэнэ. Тасгалын сүүлийн хэсгүүд дээр ч юм уу нэлээд ер нь ядарсан хэсгүүд дээр ч юм уу те. За энийг буцаагаад пүүлд нь оруулж өгдөг. Цусны чи эргэлтүүдийг буцаад дээшээ хөргөн гэдэг маань өөрөөр сунгах эсвэл нам дор алхах
одоо зөвшөөрснийхаа хэмжээг бууруулах, ер нь сунгах талаар шүү дээ. Тухайн дээр ачаалсан бүх булчин эдүүдийг буцаагаад сунгах талаар л ярьж байгаа заяа. Тэгэхээр ер нь бол халаах хөргөх одоо юу бол тэнцүү байх хэрэгтэй гэж үздэг. Хугацаа нь л ижилхэн байх хэрэгтэй гэж үздэг. За хоёр дахь юм нь юу вэ гэхлээр тийм саяны хэлсэнчлэн тухайн тэр ажилуулсан тэр одоо ажилтсан байгаа жишээлбэл за хэлээ л да за хөлнийхээ булчинг за хэлий гуйны уртлын quadriceps гэдэг булчинг маш сайн ажилуулсан байлаа гэж бодоо. Тэр ажилуулсан гэдэг маань юу гэсэн үг вэ? Контракт хийгээд тэрийг базлуулна гэж хэлж байна л да. За базлуулаад чангаруулсан байна гэсэн үг. Тэгэхээр тэр чангарсныг нь буцаагаад уртааш нь сунгах хэвээр. Одоо буцаагаад хэвийн байдалд нь авчих хэвээр. Тэр ингээд чангарсан байгаа нуудыг буцаагаад ингэсэн байгаа нь буцаа сунгах. байгаа булчин буцаа ингэж хэвээр. Тэг ингээд чичрээд идэх шнийг ингээд салгалаад. Одоо нэг ядарсан байна гэсэн үг тий. Ингээд байдаг шүү дээ. Тэрийг буцаагаа сайхан сунгаад тайвшруулах хэрэгтэй. Нөө нэг зөөлөн газар дуулах хэрэгтэй юм шүү дээ тий. Бүх булчин. Тэгээ тэрийг тихгүүгээр жишээлбэл чи сайн хөрөхгүйгээр шууд амьдралд ороод явчих юм бол бэртэл гэмтэл аав. Шууд бэртэл гэмтэл аав. За жишээлбэл чи хөлний за сая тенс ярьсан шүү дээ. Тенсэн дээр жишээлбэл хөлчин бас нэлээд ажиллаж байгаа. За яг амар ажиллаж. Хөл бол амар ажиллаж. Хөл ялангуяа чиний шагаа. Ер нь бол ингээл ажиллаж. Гоё те бүх хэсэг. За чи жишээлбэл хөрөхгүйгээр тя хувцас солиод шууд өндөр өсгөд өмсөд явах юм бол шууд хажуу тишээ гიშгнэ. Тэгээд нөгөө хөлчин халтсан байгаа учраас шууд эвгүй гიშгэх боломжтой. Илүү уян болцсон байдаг байхгүй. Тэгээ шагаагаа мултаж гаргаж ирээд дөрвөн бэрх буулганаа. Юм байна штэ. Яг зөв. Тэгээд би өөрөө бас яг тэгэж хөрөхгүй явснаас болоо бас тэгээ гэмтчихсэн хүн байна. Яг нөгөө одоо чинь дасгалаа хийж дуусаад амьдрал руу гарч байгаа штэ тий. Тэрэнд бол нэрээ амар сайн бодмоор юм байна. Учиргүй шууд тий тэгснээрээ гарч ирэнгүүтлээ болохгүй юм байна л да. Тийм тенс бол үнэхээр надаа бол эрчим нь айгу яг таардаг. Тэгээд тенс чинь ингээд тэр цаг 30 минутаас 2 цагийн хугацаанд тэр ногоон бөмбөгийг л хардаг болохоор өөр юу ч боддгоо. Тэгээ миний сэтгэл санааны хувьд яг энэ ментал хувьд ч гэсэн айгу цогтөг. Тэгээд яг нөө тасарчдаг байхгүй. Бүх асуудал, бүх бодол, бүх юмнасаа тасраал зөвхөн бөмбөгөө харж байгаа гараад ирэхлээр ингээд юм дараа тайван ханддаг болчдөг ч юм уу. Тэгээ хүмүүс нүдэнд бас айгу сайн гэдэг юм л. Тэр нөгөө нэг эн тэнд яаж байгаа бөмбөгийг ингээд хараад нүдний тасгал айгу сайн болдог гэдэг бэл. Тэр бол миний саяны 100 үдсэн хичээл дээр яг тенсний бөмбөгийг шидэх буцааж ирж байгаа бөмбөгийг авах гэдэг дасгалын дрилнүүд орсон байхгүй. За тэрэн дээр жишээлбэл хамгийн түрүүнд хүнд хэрэгтэй ач тус нь юу вэ гэсэн чинь танин мэдхүн чадвар. Танин мэдхүн чадвар гэдэг маань энэ ийм юм байна, энэ тэндээс ирж гин гэдэг чинь ерөөсөө тэр чинь баримжаалахтай. Тэгэхээр тэр танин мэдхүн чадвар болон тэр хурдыг нэмдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи ингээд зүгээр энгийн амьдралдаа байж захтаа ч гэсэн тэрний тэр чадвар чинь нэмэгдэнэ л гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэ когнитив гэж бид нэр хэлдэг тэ. Тийм юм хамгийн түрүүнд орж ирлээ. Тэгээ сайжрах юм бол бууны сумнаас сухтаж чадна шүү дээ. Яг зөв. Хүй. Тэгэж мөх юм шиг. Тэгээд нөгөө нэг манай багш бас бид нар чинь заримдаа нөгөө нэг айгүй хурдтай ирсэн бөмбөгийг ингээд сандраад цохиж чадахгүй шүү дээ. Тэнгүүд бөмбөг тэндээс ирээд газар ойгоод буцаад ингэж дээшлээд яг удаашруулаад харахаар харагддсан байлээ амир. Тэгээд тэр бөмбөг тэр яг цохих хөстэй тэр нөгөө нэг бидний цохих хөстэй тэр юун дээр хэсэг хугацаа байгаад доош ундаг. Тэнгүүд тэндээс ирээд тэр чи одоо нөгөө нэг цаанаас ямар өндөртэйгээр бууж ирээд тэр бөмбөг ойгоод аль хавьд яхад миний өндрийн аль хавьд ирээд би яг зөв захиж чадахгүй гэдгээ хүртэл тооцоолно шүү дээ. Тэгээ яг ингээд анхаарлаа сайн төвлөрүүлээд харахаар тэр бөмбөг ингээд манай балчка багш хэлдэг. Удаашруулад хар гээд тэгэхээр тэр бөмбөг яг агаар дээр нэг хэдэн одоо секундын доторх хэдэн дойл тогтдог. Тэгээ тэр тогтож байгаа дээр нь цохиход л яг байдаг. Тэрний өмнө юм уу тэрний одоо тогтоод унж байгаа үед нь цогчхоор буруу болчихдог. Тэгээ бид нар нөгөө нэг матриксын хичээл заалаа маалаа гэд багшигаа бас тэгнэ. Одоо яа ингээ удаашруулаа харж мараад гэж мэгээ тэнгүүд тэгэл нөгөө нэг инээлтэл яаж байгаа мөртлөө бүгд яг ингээд харангууд нэрээ яг тогтд юм бэл амар супер гоё санагдаж байна. Тэгэл одоо би бууны сум мумыг чадна шүү дээ.
Удаашруулаад тогтоогоол хажуу тийш болгох шүү. Болоорой тахгүй юу. За тэгээд сүүлийн хэдэн минутанд миний бүр яг амар асуумаар байгаа чухал юугаа асууя. Жирэмслэлд энийг нэрнгээс яг нэг баттгаж яахгүй бол миний бас яг зорилго чинь би нөгөө төв энэ салон төв нээсэн юу чинь төрснээ дараах ээжүүдийн одоо тэр арцаг арга ясын нэ тэр имийг л аль болох эргээд хэвэнд нь оруулахад дэмжих зорилготой байхгүй би чинь бас. Тэгэхээр тэр нөгөө хүүхэд тээж байгаа жирэмслэлтийн үед тэр арцаг ингээд маш их ачаал аваад нэг юм жоохон ингээд байна уу. За тэр ярья. Тий. Тэгээ төрснээ дараа энийг яаж эргэж хэвэнд нь оруулах ёстой бэ? За их сайхан сэдв хөндлөө. За ер нь гэрчлэгээчсэн дасгалжуулагч бид нар чинь 2 жил тутамдаа гэрчлэгээ сунгуулдаг. За тэр гэрчлэгийг сунгуулахын тулд кредит хичээлүүд үздэг. Эсвэл болвол эрдэм шинжилгээний ажил ингээд янз бүрээр тэднэрийгээ дүүргэж болдог байхгүй те. Эсвэл одоо клиник дээр дадлагч хичээлүүд бүр 9 жор юм бид. За тэрнийх нь болохоор би зүгээр хичээлүүд үздэг. Тэгээд саяны 100 нэлээд хэдэн эмэгтэйчүүдтэй холбоотой жирэмсэн болон төрсний дараах эмэгтэйчүүдийн нэг хичээл авлаа. За өнгөрсөн жил болохоор би бас даавартай холбоотой хичээлээс авч исэн. За ингээд ямар ч сан жирэмсэн эмэгтэйчүүдийн талаар жирэмсэн эмэгтэйчүүдийн талаар дараа нь эхлээд ямар ч сан төрсний дараах ярьж байна те. За төрсний дараах дээр ингэдэг юм байна. Би одоо бас өөрөө туршиж үзэх нь л те. Яг энэ хичээлийг үзэж явах үед над руу 3 найз маань орж ирсэн байдیں۔ За яад юм байна. Надад тасгал заагаад өг мөгөл те. Тэгэнгүүт за ямар ч гэсэн юм болд юм байна гэд ихнээс нь хэлж өглөө. Хамгийн түрүүнд жирэмслэлтийн үед бидний эмэгтэйчүүдийн түгээмэл тохиолддог позны гажиг бол rounded shoulder буюу урагшаа мөр эргэх явдал. За энэ бол бүгдийнх явдалтай. Урагшаага эсвэл бол за манай ари ч гэсэн хэлчихсэн. Аригийн юм хамаагүй ярьж болж байгаа нөгөө. Ямар ч зүгээр яа. Бид нар ч бас клиентийнхаа юмыг энэ тэнд ярьж байгаа. Тэр чин энэ подкастны нэг хэсэг учраас. Тий, цаад ч угаасаа дасгал хийж орж ирээд бүгдийг ярина. За цаа чи нөгөө ингэж хүүхэд чи нөгөө нэг хэвлийн дотроо байсан. Гэхдээ одоо хэвлийнээс гадаа гарцсан л болохоос яг миний урд байгаа учраас би ингээд урагшаага ингээд байна гэж хэлсэн хэрэг. Тэр айгүй зөв. За ихлээр хамгийн түрүүнд тохиолддог зүйл нь ерөөсөө юу юм бэ? Бүгдих явдал юм байлээ. За тэгэхээр бүгдрийг засах тасгалууд хийн гэсэн үг. За хоошоо болдог ийм тасгалууд л ерөөсөө хийн. Янз бүрийн нэг тасгалууд маш энгийн тасгал. Миний actually YouTube сувган дээр бүгдэр засах тасгал гэд байгаа. Байдаг. Бас үзэж болно. За эмэгтэй эрэгтэй ер нь бүгдрөө салахыг хүсэж байгаа хүмүүстэй. За хоёр дахь нь бол саяны чиний хэлсэн арцагны урагшаа эргэх байдал. Арцаг урагшаа. Арцаг чинь хоошоо эргэдэг, урагшаа эргэдэг байхгүй. Тэгэхээр бид нэр тэрийг нэг ховнтой ус байна гэж бодвол урагшаа ус нь хас гарсан гэсэн үг. Тэгэхээр энэ бол угаасаа аргагүй энэ 3 кг, 5 кг одоо хит байдیں۔ Тэ. Үгүй 10 хэд за сайн байна уу? Тийм ингээд байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол урагшаа ирэхээс өөр бүр аргагүй бүр бүтэн 8 сар тэ ингээд тээцсэн 10 сар. Тэгэнгүүт ингээд урагшаа иргэжт юм байна. За тэгэнгүүт ямар хэцүү зүйл тохиолддог вэ гэхлээр энэ transverse abdominis гэдэг хөвлийн дээр чинь нөгөө бид нэр 6 толгойд булчин гэж яриад байна шүү дээ. За тэр 6 толгойд чинь нэг л булчин нахгүй юу? Тэр нь rectus abdominis гэж булчин. За transverse abdominis гэдэг энэ булчин боломж өөр нэг үүрэгтэй байдаг байхгүй. Тэнгүүд тэр нөгөө бидний ингээд нааш цаашаа хөдлөх, газраас юм авах, хүүхдийг дээш нь хөөргөх ч юм уу. Энэ хөшөөрөгт тэнцвэрийг маань олж яадаг булчин болохоор transverse abdominis гэхгүй. Тэгэхээр тэр transverse abdominis мэдрэхээ болчт юм байна. Тэгэнгүүт тэрийг нь буцаагаад тэрийг ингээ ухамсартайгаар ингэж олж мэддэг юм тасгал байна. Амар сонин заяа. Хүн ингээд харангууд юу ч хийхгүй байгаа юм шиг хэвтэн. Гэтэ яг тэр ингээ зөө өдөрд юм байна. Би яаж хий гэдэг нь бас жоохон хэлж өгье заяа. За тэгэнгүүт тэр transverse abdominis гэдэг булчинтайгаа хамгийн түрүүнд engage хийх ёстой. Тэрийг олж мэдэх ёстой. Тэрийг ингэж гидсээгээ түнбийлгөө буцаагаад багасгаа түнбийлгөө буцаа багасгадаг ийм хэвтэж байгаа юм уу? Хэвтэж байгаа. За. За тийм тасгал байна. За түрүүний хэлсэн нөгөө урагшаа иргсэн арцыг засах тасгалууд гэж бас байдаг. Ер нь бол тэр бол айгүй түгээмэл байдаг. Зүгээр хүн нөгөө хотоод зогсож байгаа гэсэн үг шүү дээ. Хитрхи хотоодсон. Энэ хотоолт чинь өөрөө нуруунд айгүй хортой бас айгүй нурууг айгүй хөвтөх
хөдөлгөөд байдаг. Би бас энэ талаар нэг контент хийжсэн. За тэгэхээр тэрийг засаглууд хийдгээ. За тэрийг хийхээс өмнө саяны тэр одоо арцгийнхаа тэр голын трансверс абдоминстайгаа учин залгах нэ. Би түүнээсээ салаад 6 жил болсон юм шүү. За чамд байгаа л та. За тэрнээсээ салсан хүмүүс ямар хөө шинж тэмдэг илэрдэг вэ гэсэн чинь босож сууж чаддгүй. Дээшээ босох буцаад суух хөдөлгөөн энэ амар хэцүү байхгүй. Энэ яг transverse abdominis-ыг ажилуулдаг болчих байхгүй. Одоо яг хөдөлгөөн байхгүй. Дээшээ босож суух яг хөлн дээрээ ачаал авч байгаа л да. Гэхдээ ингээд тэнцвэртэй босох хөдөлгөөн байхгүй. Тэр яг ийм юм болсон байлээ. Одоо манай нэг найзад бүр. Тэгэхээр энэ яг бүр ортой гэсэн үг. За 3 дахь юм нь юу вэ гэхэлэр diaphragm монголоор бид нэр өртс гэж орчуулдаг баха гэж би бодож байна. Diaphragm гэд амьсгалын одоо энэ доотлын хэсгийн одоо хэсэг байдаг. За бид нар чинь зарим хүмүүс цээжээр амьсгалаад байдаг, зарим хүмүүс яг өрцөөр ингээд гүнзгий амьсгалахын тулд өрцөөр амьсгал авдаг. Тэгэхээр тэр diaphragm яагаад ингээд бас жоохон шахагдаад амьсгаа нь богиносчт юм ба штэ жирэмсэн хүмүүс чинь. За яагаад амьсгаа? Тэр нь яаж яг тэр угаасаа нэг тэр өртний хэсэг нь хүүхэд дараад тэгээд ингээд богинохоо жижигхэн амьсгалдаг болчт юм байна. Тэрийг буцаагаад амьсгалыг уртсах хэрэгтэй байна л да. Тэхийн тулд бид нар ялгаагүй дахиад нөгөө хамраараа амьсгаа аваад хамраараа амьсгаа авахлаар бид нар өрцөөр амьсгалдаг. Бүр ингээд доошоогоо давсгаар амьсгалдаг гэсэн. Давсаг руугаа оруулаад тэгээд буцаага амьсгаа гаргана. За өрцөөрөө амьсгал авахад хамраараа авдаа тэгэнгүүт чиний ингээд гидс чи ингээд томорч ирнэ заяа. Гидсээ чи урш нь төмбөл гэж ирнэ. За амьсгалаа аваа тэгээ буцаа амьсгалаа гаргая тий. За энэ бол бидний айгүй хамгийн зөв амьсгалах техник шүү. За би бас амьсгалтай холбоотой хэд хэдэн ном уншсан. Саяхан бас нэг ном уншсан яг тэгж хэлжээ лээ. Тэгэхээр энэ бол scientifically юм ярьж байгаа шүү тий. За тэгэхээр амьсгал бол айгүй чухал болж ирдэг байх нэ. За түрүүний хэлсэн тэр нөгөө нэг transverse abdominis TV гэдэг одоо булчинтай яаж ингэж хийх вэ гэсэн чинь ингэдэг юм байна. Дээш хараад хөвтөж жагаад яадаг вэ гэхэлэр хөвлийгээ дээш нь доош нь болгох юм байна. Дээш нь доош нь. Одоо ингэ цүдийлгээ цаагаад ингэ амьсгалаа. Гэхдээ тэрийг одоо манай тэр заасан багш юу гэж хэлсэн бэ гэхэлэр чи хөвлийгээ цаг байна гэж төсөөлөд 6 цаг 12 цаг зааж байгаа юм шиг одоо дээш нь доош нь хөдөлгөн дээшээ доош нь гэсэн үг шүү дээ. Тэгж хөдлөгдөг гинэ. Маш сонирн багаас тэгээд дээшээ доошоо хөдлөх юм байна. Ерөөсөө л ингээл дээшээ доошоо хөдлөх. За энийг би бас ингээд амьдралаар хэрэгжүүлж үзье гэж бодож байна зарим хүмүүс төр. Энийг бас бичлэг хийгээд тавьчих гэж бас бодож байна. Ястай тэгээч. Тэгээд бас хүмүүс ойлгохгүй юм байна. Тэг ойлгохгүй. Яг угаасаа демонстрат хийх болохгүй. За тэгээд амьсгалаа тэгэж авах нь. За өөр бас нэг миний амар сонирхолтой миний сонирхлыг татсан нэг тасгал бол юу байсан гэхэлэр хөлний улан дээрээ тогтох явдал. За хөлөө ингээд улаа ингээд байжгаад тэгэнгүүт хөлнийхөө хуруунуудыг доош нь газар руу ингээд түлхэн атгах. За тэгээ буцаа сулна. За ингээд буцаа гэхдээ энийг бид нэр зогсоогоор хийх хэрэгтэй. За энэ нь яаж байгаа вэ гэхэлэр яагаад энэ тайлбарлая те. Энэ яаж байгаа гэхэлэр энэ хөлний уул түрүүн би яг нэг хэсэг дээр ярьсан шүү дээ. Хөлний уул бол бидний хөдөлгөөний ингээд айгүй маш тийм хамгийн холбоотой хэсэг байдаг. Тэгээд хөлний уулнаас аваад бидний тэр нөгөө пост шууд ингээд нөлөөлдөг гинэ. Тэгэхээр тэр нөгөө төрсний дараах эмэгтэйчүүд хөлн дээрээ тэр ачаал авахыгаа ингээд нэмэгдүүлэхээ уулнаасаа эхлэх хэрэгтэй гэж байна. Тэгээд тэрийг ингээд хоёр хөл дээрээ зогсож байгаа хийж болно. Нэг хөллөө урдаа тавиад нөгөө lunging position гэж хэлдэг те. Урдаа хойноо тавиад ингэж хийж болдог байх нь хамгийн юм тасгалууд иймэрхүү юмнууд үтсэн. Тэр юу л тэр нөгөө нэг эндэх булчнаасаа салцдаг гэдэг нэрээ энэ хавийнхаа нилээх юмнаас салдаг хаа. Одоо тэр маань ингэж эргэж ирэхгүй би одоо жоохон нэмэхээр яг ингээд нүүр одоо энэ гар хөл энтерт бол надад нэг юм юу ирдэг байхгүй. Ерөөсөө л одоо яг энэ тийм миний бол яг энэ хөвлийн булчин намайг орхин одсон. Яг би өмнө нь амар булчинтай байгаагүй л те.
одоо тэр 6 мургаан бла бла байгаагүй. Гэхдээ л нэг юм татагдж болдог, алга болж болдог байсан чинь одоо тэр зүйл бүр ингээд орхин одсон. Энэ одоо арьсан сунц юм болов ч гэдэг. Тийч боддоо шүү дээ одоо бүр яг энэ. Гэтэ санаа зовлтгүй яа тэгэхээр булчин чинь одоо хамгийн сайн хариу үйлдэл үзүүлдэг ийд байхгүй юу. Тэгэхээр ер нь бол 80 настай хүнч 8 настай хүүхэд ч ер нь бол тэрийг контракт хийхэд аягүй сайн хариу үзүүлдэг, хариу уруул үзүүлдэг тийм ид учраас ер нь бол тасгал хөдөлгөөнийг ямар ч насны хүн хийж болно гэдэг л дээ. Жаахан л хичээчих юм бол. Жаахан л хичээчих юм бол хийж чаднаа л юм байна тий. Гэхдээ одоо яг нэг 30 их хүн их шигээ бол үр дүн бол гарахаа болцсон юм бэлээ. Тэр бол үнэхээр хүлээн зөвшөөрсөн. Одоо бол яг нэг өмнөшгөө баг чи 2 хоногт хүснээрээ нэг хэлмэл хасдаг байлаа шүү дээ. За жоох ингэж жоохон турчингууд нэргэс тэгээ жоохон турч мурдаг. Одоо бол юу тэр 1 кг-ыг ч одоо сармаар 2 сармаар үүлэн үзэж эрвийхээрээ өстө найз нөхөд гэр орон хамаг хамаатан саднараа хичээж хасдаг мааш. Бүр амар юм нэлээ махардгал болчтой юм байна гэж бодсон. Ер нь би бас нэг судалгаа 24 оны нэг судалгаа хийсэн. Тэр судалгаан дээр юу хийсэн гэхээр 10 жилийн дараах дэлхий дээр яг энэ wellness энэ эрүүл мэнд дээр зарцуулах мөнгөн дүн баримжуулсан байсан 63 тэрбум доллар гэсэн байсан. Тэр бол нэлээд өндөр тоол юм байна л та. Тэгээд одоо 30 он гэхэд чинь baby boomerүүд одоо нэлээд өтөл нас руу ороод ингээд явах юм байна. Тэнгүүд манай найзууд хүртэл бас тэгсэн. За хамтдаа өтлөө шүү. Тэ хамтдаа дасгаллаа хийгээл ингээл тгий шүү гэдэг найзууд байдаг. Бүр одоо надад одоо явдаг клиентууд маань. Тэгэхээр ер нь ирээдүйд бол маш олон хүмүүс дасгалжих сонирхол нь улам бүр нэмэгдэн тийм хэрэгцээнүүд ч нэмэгдэх юм байна л та. Тэрний тулд л одоо би өөрийгөө бэлдээл байжээ да. Тэгэн штэ хамтал тийм дасгал хөдөлгөөн хийдэг нэг юм эрүүл те нэг юм үр хөвгттэй туудчихгүй хан шиг. Тийм бүдрээд унчихгүй хүний гарт орчихгүй хан шиг ээж нь бүдрээд унчлаа ирээд ав гэдгүү тийм л ээж байх мөрөөдөлтөө штэ. Тэгээд одоо 60-д 70-д 80-д наснда тэхийн тулд би одооноос л эхлэх ёстой. Дахин ухаарлаа. Би үүний чинь ер нь өдөр болгон л ухаарддаг тэгээд. Тэгээд байнга ухаарч явах. Би байнга л ухаардаг. Өгөөд тэгээд миний ухаарал нэг л өдөр намайг хөдлөх байхаа. Гэж би бас өөртөө итгэж байгаа. Би бас нэг сая 100 ер нь өтөл насны хүмүүсийг яаж дасгалжуулах уу гэд дасгалууд орсон хгүй. Тэгсэн чи бас яг түрүүний стейжийг ярьж байна. За түрүүний нөгөө нэг тэнцвэр уяатан тэг хөдөлгөөн тэг ачаалал гэд тэ тэнгүүд буцаад тэр нөгөө функционал хамгийн энгийн тэр функцныхаа хэсэг рүү очиж байгаа байхгүй. Тэнгүүд магадгүй чи 60 настайдаа тэр ядаж 2 дугаар шатан дээр байж ах юм бол тэр чинь бас болж байгаа байхгүй. Зарим хүмүүс бүр ихнээс нь дахиад эхэлдэг байгаа байхгүй. Тэгээ нөгөө хүн болгонд тохиолдог юм байна л та. Жишээлбэл за нэг тамирчин тий гэмтэл авчлаа гингүүд буцаад яг нөгөө шатуур дээр нэгээс эхэлдэг. За магадгүй 3 дээр хийжсэн буцаа 2 руу ороод эсвэл 1 рүү орчдөг байхгүй. Тэгээд ингээл яг ийм шатлуудаар л явт юм байна гэдгийг айгуу сайн ухаарлаа. Тэгэхээр айгуу тууштайгаар урт хугацаандаа л ингэж юундаа хүрэл гэж бодгол юм байна л та. Тэгээ хизээч дахиад нэгээс эхэлж магадгүй гэж бас бодголж байна. Тийм яг зөв тийм. Хизээч магадгүй гэхдээ тэгчгүй тулд бас ингэж жоохон хичээвэл айгүй зүгээр гэж хэлж байгаа байхгүй цаана. Тэгээ тэгсэн тохиолдолд битээ сэтгэлээр унаарай. Тэгээ нэгээсээ ч эхлэегүй байгаа. Би чамтай хамт байгаа шүү. Хүүш бол одоо магадгүй хид дээрээ ч юм итгэхгүй эрзэнэн биетэй хүн дээ. Тэгээд чам ховц өчтөртэй. Тэгээ ерөн хүүш айгүй тэгтэн за жоохон ингэнэ гэл тэгэл тэр нь нэрнгээсээ л жоохон хугацааны дараа тэгчихсэн байдаг. Айгүй амар.
Айгуу тэгэж. За танаа найз нөхөд бас дасгалын сертификаттай болгох сонирхолтой гэсэн үү? Тийм, манай нэг найз ярьч хуу тэрийг нэрээ. Тийм, би бас тэр найзаагаа дугаарт оруулъя гэж бодож байгаа. Бид нар чинь тэгэл яг нэг үеийн их сургуульд байхад танилцсан манай айгуу сайн найз байхгүй. Тэгээ сая хэдэн жилийн турш Австралид байж хаад ирлээ. Тэгэл эхлээл бол яг л нөгөө нэг жирийн Монгол гэр бүлүүдийн адилаар нөхөртөөгөө хамт өглөө гараад ажиллаа игээл ингээл тэгэл байжгаад тэгээ цаадах чинь тэнд өөрийн нэг хувийн дасгалжуулагчтай болоод тэгээд аюугүй юм нэг ер нь одоо суур сайтай гэх юм уу материал сайтай бийтэй хүн байхгүй ясан ч тэр одоо ер нь өөрийнх нь бие тэгээд бас өөрөө бас аюу юм хичээмтгий хүн болохоор тэрийг аюу сайн биедээ буулгаж чадсан хоол ундан дээр анхаарч чадсан тэгээд бүр ингээд дөрөм болцсон цай. Тэгээд тэндээ яг л хоол хөдөлгөөн гэдэг зүйлээр ингээд аваавчиж байгаа хгүй. Тэгээд Австралид аюу олон тэмцээнд ороод тэгээ бикини модель гэдэг төрлөөр тэгээд тэмцээнүүдэд ингээ ордог. Тэгээд бас хөөрхөн хідэр шагнал энтер авсан. Тэгээд одоо тэр найз маань ирээд л намайг бас тэгнэ гэсэн тийм зорилготой. Найзуудаагаа тэгнэ гэсэн зорилготой. Тэгээ ер нь яг Монголд яадаг юм бэ гэсэн тийм юутай байгаа. Өөрөө одоо яг тэр нэг дасгал хөдөлгөөнд фитнест тэгээд бусдах хүмүүст бас нэг өөрөө болохоор өмнө нь хизээч тэгжээгүй байжгаад өөрийнх нь амьдрал айгу шин зүйл болохоор хүмүүстэй айгу гой хуваалцмаар байгаа. Тэгээд мэдээж бас л яг бидний насны эмэгтэй хүнд тохиолддог зүйлөө тохиолдол явж байгаа болохоор тэгээд найз нөхөдтэй эргэн тойрныхоо хүмүүс туслах хүсэлтэй байгаа байхгүй. Тэгээд би бас чамтай уулзна гэдгээ хэлсэн. Тэгсэн чи ямар гоё юм бэ тэгвэл би өстэй тэр дугаараас олон юм мэдэж авнаа гэсэн одоо мэдэж авсан уу. Тэгээд тий ер нь би бас чинь зүгээр л нэг одоо бодибилдинг сонирхож явж байгаа л тэгээ илүү шинжлэх ухааны тал руу гарсан шүү дээ. Тэгээ манай яг American Council on Exercise-аар гэрчлэгээдсэн нэг 100-аад мянган дасгалжуулагч байдаг. Дэлхийд даяар дийлэх нь мэдээж Америк төвлөрдөг. Яг суур нь болохоор American College of Sports Medicine гэдэг тэн дээр хийсэн суур судалгаанууд нь дандаа орж ирдэг. За тэгээд нөгөө нэг дасгалжуулагчийн сертификатыг одоо олгодог тийм хит хитэн байгууллагууд байдаг яг Америкт. За тэрнийх нь нэг нь American Council on Exercise гэсэн баггүй. Тэгээд бас нэг арай өөр байдیں۔ Тэгээд би бол ер нь бол зүгээр л одоо ингээл гой сайхан биетэйгээс илүүтэйгээр би ингээд илүү жоохон шинжлэх ухааны төвшөнд суралцмаар байна гэд энийг анх нэг Америк найзаасаа олж мэдсэн байхгүй. Тэгээд би бас ягаад дараа найзыг асуугаад байна гэхэлэр тэр найзд чинь би олон хүмүүсийг бас ингээд ихчилгээжээд ингээд мэрэгжлийн болоо тэх юм бол ядаж л хантай шүү дээ. Монголд одоо надаас өөр яг тэрүүгээр гिचлээсэн хүн байдаг байхгүй. Тэгэнгүүт би ингээд жоохон ганцаардаад байдаг. Тэгээд яг community гэж байгаа. Community нь болохоор тэгэл дандаа Америкт байдаг багш нар байдаг. Тэгэл тэрнийхээ групп дотор явж л байдаг. Гэхдээ ингээд тэгэл аяа nice байна. Тэгээ би яаж чадах вэ гэхэлэр тэр чинь нэг тодорхойлт энэ хүнийг одоо сурахыг санал болгож ийн гэдэг юм тодорхойлт гаргаж өгч болдог хгүй. Тэр нь зүгээр ингээд мэйлээр ч юм уу ингээд рефер хийгээд тэгэнгүүт надад нэг хэдэн доллар орж идэг би тэрүүгээ дахиад хичээл үздэг. Миний нөгөө энэ хичээл болгоомж үнэтэй байхгүй тий. Тэгэхээр тэгээсэй гэж айгаа хүсэж байна. Яагаад тэгэхээр яг энэ бас судалгаануудаас харсан чинь яг манайхаар дасгалжсан жишээлбэл хүмүүсийн 70% нь цаашид үргэлжлүүлээд илүү сайенс төвшөнд суралцдаг байхгүй бакалавр магистра хийгээд бүр илүү ингээд гүнзгийрүүлээ явцдаг. Би бас яг тгийх шахсан гэхгүй. Би яг нөгөө үргэлжлүүлээд нийгмийн эрүүл мэндийн дээр илүү бакалавр ч юм уу скол магистр ч юм уу сурыг гэж бодож байсан. Тэгээд Монголд жоохон тиймэрхүү санагдаад ихгүй те. Тэгээд би яг одоо тэрийг бол шийдээгүй. Тэгтээ ямар ч байсан цаашдаа нөгөө нэгэнт нөгөө сураад авцсан зүйл учраас үргэлжлүүлээд гүнзгийрүүлэх гэж хүсэж байгаа. Тэгтээ нөгөө миний сертификат чинь нөгөө нэг маш олон байдаг сертификатуудын нэг төрөл нь жишээлбэл group fitness гэж бас байна. За health coach гэж байна. За тэр nutritionist чинь болохоор илүү цаашлаад бараг 2 жил мэл сурах шаардлагатай. Зарим нь яг дипломны түвшинд сурах шаардлагатай байдаг. Миний хичээл болохоор нэг ойролцоогоор нэгээс 2 жилийн ер нь зарим хүмүүс бол 6 сарын дотор ч ингээд үзээд дуусаа шалгалтаа өгч чадвал гэрчлэгээж их боломжтой тийм
төрөл байдаг. Дээрээс нь нөгөө ягаад энэ айгу батны найдвартай гэхээр энэ нөгөө нэг шалгалтын болохоор тусдаа дахиад өөр байгууллага авдаг. Тийм ямар ч арын алга байхгүй. Алдаад унсан болвол тэгэл унсан би унжсэн. Тэгэл тийм учраас ингээд олон хүмүүс бас тэгээсээ яг энэ зөв системийн дагуу ингээд ороод ирээсээ. Тийм яг ийм үндэс суурьтайгаар, уул суурьтайгаар шинжлэх ухаанч байдлаар тий. Энд чинь ингээд айгүй хүний амьдралын ингээд өнөөдөр бас дахиад ойлгож байна. Айгүй ойлгоно тий. Яг ийм одоо амьдралын туршид байх амар том зүйл байгаа байхгүй юу? Энийг ингээд буруугаар хийх юм бол бэлтэж гимтгэхээс гадна эн чинь бас айгүй хашрах, яах хийх, болох, зогсоох гэсэн ингээд маш олон юмнуудтай тулах болохоор тэр хүний амьдралын туршид ийм зөв дадаал, зөв наандаж алхаа гიშгэ, зөв суудал, зөв булчингийн юмыг өгнө гэдэг чинь тэр хүнийг одоо маш олон өвдөх тэр хүчин зүйлүүдээс аварч шít тий. Гинтийн л одоо юу ч байдгийг одоо өөр шалтгаантай зүйлүүдээс гадна айгүй олон юмд аварч чадчих байгаа байхгүй. Тийм болохоор айгүй хүмүүс яг сонирхдаг хүмүүс, ийшээ яа гэсэн хүмүүс бүгдээрээ нэг юм шинжлэх ухаанч байдлаар хандаад хүмүүсийн төлөө бас өөрийнхөө төлөө бас ингэвэл бас гоё л байна. Тийм байвал гоё л. Тэгээсээ. Мэргэн шиг тэгээсээ гэдэг. За. Хөр чи яарч гинөө? Тий, ерөнхийдөө бараг цаг болчихсон. Тэглээ те. Чи ч нэг юмтай гээд аваад те. Явна гэдэг ш намайг хаа. Өөр чамд ярмаар байгаа юм байна. Өөрөө тийм би тэр нэг арт цагны юг бас аюу сайн ойлголоо. Тэрнээс болоод нэрээ би бас жоох юм юу штт. Хотоох гээд байдаг. Хотооччихсан байдаг. Хотоогдчихсан байдаг штэ. Тэгээд энд тэгээ хүүхч чи ер нь нэг бид хоёр ч ингээл айгүй ойр ойрхон тогтмол ингээл ховийн болон хувьсгалын ажлаар уулздаг штэ. Тэгэхээр чи надад угсаа нэг удаа хэлж ирсэн. Энэ нурууч өвдөн шүү гэдэг. Тэнгүүд би өөрөө ерөөсөө анзаараагүй амар ингэсэн байждаг. Тэгэхээр миний энэ арцэг юм ус аврагш асгацсан л байгаа байхгүй тий. Энээс болоод одоо жишээ нь энэ үүссэн байх магадлалтай юу? Наа чинь бол тустай басисэлцээ болон биенд байгаа булчингийн хэмжээнээс ч хамаарч. Тийм өөх чи их байна, булчин ч бага байна гинэ. Гэтэ нэрээ өөх гэснээс юм байдаг шүү дээ. Эмэгтэйчүүд бас дийлэгт айгуу тийм айдас хүчтэй байдаг юм болохоор ингээд одоо төмөр өргөөд амар юм хаалт шиг болчих бай тээ гэж айгуу хэлдэг. Тий, тэгчвэдэ гэж маш их айд юм байлээ. Тэр бол ерөөсөө айх шаардлагагүй. Эрүүл хүн бол эмэгтэй хүндний хамгийн одоо байх шаардлагатай одоо өөхний доод хэмжээ гэж байдаг байхгүй. Тэр нь 10-аас 13% байдаг байхгүй. 10-аас 13%. Тэгэнгүүт эрэгтэй хүн болохоор 5-аас 7% байж болдог байхгүй. 2 дахин бага өөхтэй байж боломжтой. Тэр нь өөрөөр юу хэлж вэ гэхээр байглаасаа эмэгтэй хүн чинь арай тийм өөхөн давхраг ихтэй байхгүй. Тэр нь бол ингээд байгалийн цаанаас өгцөн л зүйл. Тэрнээс ерөөсөө тийм айж санаа зовх юмсан байхгүй. Эрэгтэй хүн шиг тийм хурдан бас одоо ил гарах үст тийм булчингийн хэмжээнүүд бол гарахгүй шүү дээ. Тэг хүссэн ч та нар чадахгүй л гэчлээ. Заавал тэртлээсэн. Та нар хүссэн ч угаасаа тэгээ чадахгүй л гэчих юм шүү. Тийш дээ. Ер нь бас надад ч гэсэн тийм айдас байдаг. Юуг л ингээл би чи намайг мэддгүү. Би чи айгүй юм өргөнтэй хүн шүү дээ. Ер нь нэг юм. Тэгээд би яг нэг ийм маг цаг хүмүүсчөө бүр тэнд юу вэ? Гоё харагдсан шүү дээ. Надад л гоё харагдсан. Би өрөндөө дуртай. Гэхдээ заримдаа ингээд нөгөө нэг ингээд өөрийгөө харахаар нэг юм дүрш гэсэн нэг юм амар мөртэй байгаа. Тэгээд тэрэн дээр би ингээд төмөр өргөөд нэг л ийм л хүн болж болоод яачих вэ гэж бас яад чинь зүгээр нэг амар дотор зүгээр нэг юм тэгчүүл яана гэдэг ч юм уу тийм бодол байдаг хаа. Нөгөөтэйгөр болохоор ирчүүд дээр бас надад юм анзаарчихсан. Над дээр ер нь ирчүүд эмэгтэйчүүд айгуу гоё бас найс байгаа хгүй ингээд биенээс ингээд асуугаад айгуу хоорондоо ярилцаа тэгдэг гэж ингэдэг гэж тэг өөрөөсөө айгуу анхаарал тавьдаг. Манай эмэгтэйчүүд ер нь бол тэрэндээ мөнгө төгрөгөж зарцуулдаг тий. Тэгтэл ирчүүд чинь нөгөө нэг өөрийгөө л болохгүй л өөрөө л дотроо хайгаал тэгэл өөртөө л яриад байт юм байна. Би бол ирчүүдийг бол ингээд айгуу нээлттэй ирээд асуугаад яадгийн бол ийдгийн бол тэгдэм биш үү гэд тэгээд нэг цаанаасаа бас нэг ирчүүд бид нар чинь нэг тийм
нөгөө эр хүнийг нэг тийм өрсөлдөгч гэдэг байдлаар хардаг ч юм уу ядч нэг тийм юм айгүйх анзаарагддаг. Ялангуяа яг би ингээд энэ тасгалыг ингээд зааж явах явцад ингээд хүмүүсийг зүгээр л ингээд анзаарах тэгэхээр уул нь ингээд асуугаад хэлээд хамтдаа ингээд сайжрах юм бол айгүй тийм гой зүйл болохоор байгаа байхгүй даанч манай ирчүүд ингээд айгүйх санаа зовдөг нөгөөдгөр ингээд бас ингээд би өөртөө айгүйх голдог те тэр ингээд ерөөсөө болдгоо юм шиг санагддаг те тийм ингээд би ч одоо ингээд өнгөрсөн гэдэг хүмүүс айгүйх байдаг тэгээд одоо эмхтэй хүн тэрч болохгүй байна энэ ч болохгүй байна би ч тэгээд байна ингээд байна гэдэг юмыг хэлэхэд нийгэмдэр бол ингээд зүгээр л нэг эмхтэй хүн гойшхиж байгаа болдог эрэгтэй хүн тэгэхээр ингээд бараг л тэр эрэгтэй хүний хамаг юм нурган унж байгаа юм шиг бас нийгмийн тийм юмнууд байна шүү дээ тийм болохоор ингээд өөрийнхөө асуудлыг юу мэдэрч байгаагаа яаж байгаа ийж байгаагаа юусаа ингээд хэлдэг тэрийгээ нэг юм жоохон дотны хүндээ нэг юм маазарсан маягаар тэр нэг жоохон цухуулгадаг ч юм уу би бас тэрийг ойрд айгүй ханцараад байгаа тэгээд нэг юм маазарч жоохон цухуулгааж инээдэн болгож ярьдаг ч юм уу яг ингээд за бис яг тийгээд гэдэг хүн ер нь бол айгүй ховор эргэн тойрон одоо ингээд дотны эрэгтэй найзуудыгаа хараад хахад тэгээд ингээд хөөхөн штэ эрэгтэй хүмүүс нэг юм wanna be cool тэгээ нэг юм айгүй хөөхөн тэгэл амар сэтгэлээрээ ингээд заримдаа ингээд жоохон онгроongууд ингээд амар үн сэтгэлээс онгроол нэг юм шууд нүдэн дээр нэг юм жоохон хөвт болж хувраад байгаа юм шиг надад санагдаж ш нэг хөөхөн тэр нь ингээд амар хайр хүрм яг юм айгүй юм гигэн цагаан тийм ингээл ямар ч нэг юм хөмсгөө зангидсан амар юм босс ч юм уу эсвэл ингээл тийм хүний цаана ингээл нэг юм амар гинэн цайлган ингээл юу ч ярахад юуны талаар яриад инээлтэхэд ч бэлэн тийм хүн байж байгаа юм шиг байдаг гэж бодхолоор надад амар хөөрхөн санагдаад байдаг байхгүй. Nice. Тэг ярьдаг бай, тэгээ ингэдэг бай, тэгдэг бай. Одоо та нар курстэй өрсөлдөд яах вэ? Угаасаа барахгүй. Тийм болохоор хүүшил асуудлаа хэлээд тэгээ бас юу ямар байна? Яг нөө эмхтэй хүмүүс ингэж юмаа ярьдаг, уйлдаг, орилдог, уур бухимдлаа гаргадаг, өөрийнхөө биед анхаардаг. Наандаж нүүрний гоо сайханд ороход чинь тэр чинь ингээд нэг хэдэн минут тархин амрааж байгаа тий. Энэ бүх юм чи амьдралынхаа чанарт ингээд урт хугацаанд нөлөөлөд байгаа байхгүй. Тэгээ манай эрэгтэйчүүд тийхгүй ингэж явсараад хүчдэг. Тэгээд насваралтай. Тий, тэгэнгүүт би одоо жишээ нь 80 настай 80-тай 80 хиттэй эрэгтэй boy friendтэйгээ те баймаар байна. Тэгээд би ингээд амар олон 80 хиттэй охтуудаараа яг уу тэгээд байна л да. Гэхдээ яг бидэртэй адилхан ингээд эрэгтэй хүмүүс маань хамтдаа хөшөөд ингээ хамтдаа ингээд сэтгнээд те би биенийхээ гой сайхныг хэлээд ингээд баймаар байна. Тийм болохоор одооноос жоохон хичээмэр байна. Хамтдаа 80 хит хүрмээр байна. Тэгэхгүй нэрнгээсээ тэгэл орхиол явчихдээ шүү дээ амар нийтлэг те. Маш нийтлэг. Маш нийтлэг. Аймаа буудсан болохгүй шүү дээ. Бидэн шиг хөөрхөн охтыг үлдээгээд явж. За одоо дуусгая гэж үү тэгээ. Тэ за баярлаа. Баярлаа. Баяртай. Амжилт хүсье. Тийм бүгдэнд нь хайртай шүү.